Ерөнхий сайд Эрдэнэбат Монгол Улсын сайд засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Мөнхбат болон барилга хот байгуулалтын сайд мөн хоёр нар барилгын салбарын төлөөлөлтөд ажил хэргийн уулзалт хийжээ. Уулзалтыг нээж хэлсэн үгэндээ ерөнхий сайд Эрдэнэбат дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг дангаараа хангаж чадхуйц байсан барилгын салбар доголдож уналтанд орсныг засч урагшлуулна. Үүсэт байгаа хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэхэд салбарын мэргэжилтнүүдийн санал чухал гэдгийг тоцтогчээ. 26-ны 130 төлөөлөгч оролцсон Транссибирийн тээвэрлэлтийг зохицуулах зөвлөл олон улсын байгууллагын 25 дугаар нэгдсэн хуралдаан өчигдөр боллоо. Энэ үеэр Улаанбаатар төмөр зам Аз Европыг холбосон транзит тээврийн коридор болох хүсэлтэд Оросын холбооны улс бүгд найрамдах Хятад ард улсын талд илэрхийлж шаардлагатай бүтээн байгуулалт татварын таатай нөхцөлийг бий болгох саналтай байгаагаа тооцоолсон байна. Оросын холбооны улсын тал Монгол улсаар дамжсан дөт төмөр замаар өмнөд хөршийн далайн тээврт хүрэх саналтай, харин бүгд найрамдах Хятад ард улсын тал дээрх дөт замаар тээвэр хийхэд шаардлагатай бүтээн байгуулалт ачааг шилжүүлэн ачих нэгдсэн тээврийн логистик төвийг барихад хөрөнгө оруулалт хийх сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. Монголын ус мэдээллийн төвд ардчилсан явсгалын анхдагч зүтгэлтнүүд ардчилсан нам болон Монголын ардчилсан холбооны үе үеийн гишүүдийн төлөөлөл Батүлийг гэмт хэрэгт хэлсээр холбогдуулан хэлмэгдүүлэх гэсэн үйл ажиллагаагаа нэн даруй зогсоохыг шаардаж байна хэмээн мэдээлэл хийжээ. Хичээлийн шинэ жил эхэлж 3 дахь 7 хоногтойгоо золгож байгаа энэ үед нийслэлийн 3 цэцэрлэг хүүхдээ хүлээж аваагүй л байна. Тухайлбал Баянгол дүүргийн 86, 77, 95 дугаар цэцэрлэгүүд юм. Тендерийн ажил удаашрсан гэх шалтгаанаар дээрх 3 цэцэрлэгийн засварын ажил хойшилсноор өдгөө хүртэл хүүхдээ аваагүй байна. Энэ 7 хоногт засвар дууссан 2 сургуулийг улсын комист хүлээлгэж өгөх юм. Ингээд ирэх нэг дэх өдрөөс хүүхдээ хүлээж авах бэлэн болно гэж нийслэлийн боловсролын газраас мэдээлжээ. Англи улсын иргэний хөнөөсөө этгээдэг цагдаагийн байгууллагын өнгөрөгч Мегмар гарагт баривчилсан тухай бид өмнө нь мэдээлсэн. Энэ хэргийг үйлдсэн гээгч этгээдийг баривчилжээ. Улмаараа талигаачаас алдсан эд зүйлийг хулгайлж нуусан газрыг олж илрүүлэн хурааж авсан талаар өчигдөр цагдаагийн байгууллагаас аль бие усны мэдээллийг хэлээ. Энэ сарын эхний 7 хоногт хоньны ястаа 1 кг мах дунджаар 5145 төгрөг. Үхрийн ястаа мах 1 кг-ын дунджаар 6370 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястаа махны үнийг өмнөх 7 хоногт харьцуулахад 5 төгрөг, үхрийн цул мах 35 төгрөгөөр буурсан байна. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах хар хорин хүнсний захад хамгийн их хямд буюу 6000 төгрөг, харин Номин супермаркетад хамгийн өндөр үнэтэй буюу 7999 төгрөг байна. Happy Breed-аас онцлогооны төвөөс BC вирус тодорхойлох шинжилгээг өнөөдрөөс эхлээд эх сарын 15 хүртэл үн төлбөргүй хийх 1 сарын аян зарлжээ. Үүнд 11 төрлийн шинжилгээ багтаж байгаа бөгөөд хэрвээ тухайн иргэн аль нэг вирусын халдвар авсан бол үн төлбөргүй эмчилж эмээр хангана гэдгээ мэдэгдээд байна. Шинжилгээнд хэдэн ч хүн хамрагдах боломжтой бөгөөд дэлхийн стандартад нийцсэн тоног төхөөрөмж хүчин чадлын хувьд хангалттай бэлтгэгдсэн байна. Монголын жудо бүхийн холбооны их хурал өчигдөр Монголын үндэсний олимпийн хорооны байранд болж Монголын жудо бүхийн холбооны ерөнхийлөгчөөр Баттуулгыг уйлруулан сонгожээ. Монголын жудо бүхийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Дорилог Жов, нарийн бичгийн дарга Бүхбат, үндэсний шигшээ багийн албаны дарга Насан тогтох болон дэд ерөнхийлөгчд Улаанбаатар хот болон бүх аймагуудын жудо бүхийн салбар хорооны гишүүд, жудо бүхийн клубын төлөөлөл, тамирчин, дасгалжуулагчид оролцсон хурлын танхимаас ганцхан Баттуулгыг нэр дэвшүүлж төлөөлөгчдөө санал нэгтэйгээр дэмжсэн байна.